За сайн байцгаана уу та бүхэндээ энд хүрэлцэн ирж миний одоо яриаг сонсох гэж цагаа зарцуулж байгаад чинь маш их баярлаж байна. Тэгээд би бас өөрөө та нарын одоо нэгэн адил Польш улсад олон жил амьдарч ажиллаж байгаа хүн. Ингээд өнөөдрийн ихтгэл маань эрүүл мэндийн талаар учраас яг би өөрийнхөө талаар баг зэрэг танилцуулчих. Хин ирээд юу яриад байгаа нь болоо гэж бодохооргүй. Тийм бодоод би бол Монгол ангаах ухааны дээд сургууль төгссөн. Уламжлалт эмнэлгийн ангийг давхар төгсгөж одоо ингээ 2 чиглэлийн мэргэжлийг олсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Европ эмнэлэг болон Монголын уламжлалт ангаах ухааныг хавсруулан хэрэглэж өдөд би ажил хийж байгаа. Энэ 15 жилийн туршид Польш улсад тийм ээ бас адилхан Европ, Швед улс шиг Европ улсад ер нь эмчилгээ хийж 7-8 жил эмнэлгүүдээр ажилласан. Тэгээд одоо бол өөрийнхөө зөвхөн Монголын уламжлалт эмнэлэг биш бас давхар хавсарсан тийм эмнэлэгтэй тэгээд тэндээ ажиллаад өвчтөн үздэг юм аа. Тэгээ яг уу энэ Швед орнд чинь ер нь нам дор газар чигтэй нотог бүтэн газар учраас бидний өвддөг өвчин бас арай өөр. Нэг чиглэлийн одоо жишээ нь өвчин, бөөр нуруу дасгны өвчин ч юм уу, тэр талын өвчин ихтсэн байх жишээтэй юм байдаг. Манай монголчин бол өндөр сайхан хуурай газар учраас биднэрт бас зөхгүй юм байдаг болохоор та бүхэн мөн олон цагаар бас ажиллаж хөдөлмөрлөж бас байдаг байна. Тэгэхээр янз бүрийн өвчин эрүүл мэндийн ямар нэгэн байдлаар боловсрол олгоё доо гэж бодоод энэ хэлтгийг та нарт ямар нэгэн байдлаар хүрцээтэй болох болов гэж бодож байна. Тэгээд ер нь эрүүл мэндийг хамгаалах гэдэг маань зөвхөн өвчнийг эмчлэх хэлдэг юм аа. Тийм болохоор эрүүл мэндийг хамгаалахын тулд өвчлөөс нь өмнө урьдчилан сэргийлж хэрэглэх ёстой байдаг. Ер нь Монголын уламжлалт ангаах ухаан бол энэ урьдчилан сэргийлэх талын ямиг маш сайн барьж хэрэгжилж байдаг. Яагаад гэвэл энэ боловсролыг бидний өвөө эмээ, ээж аав нар олгож байдаг. Даарч хурж болохгүй, бөөр бөксөө даруулж болохгүй тийм ээ. Тэгэж нүцгэн толгой гүйж болохгүй ч гэх юм уу ямар нэгэн байдлаар. За тэрийг хэлэх юм бол хийж нэгсээд их шаарсан хуурсан юм гэх юм бол шарн эсэг гихчээд дээр үеийн хөгшчүүд маань бол илүү их мэдлэгтэй, илүү их үгээ хэлж өгдөг байсан байх. Тэгээд бид нар одоо эцэг эхээсээ хоол их орноосоо хоол ч юм уу энэ гадаад улсад байхдаа бас тодорхой хэмжээний эрүүл мэндийн боловсрол гэж би дээд боловсролыг хэлээгүй байна. Зүгээр нэг тийм мэдлэг тийм ээ өөрийгөө өвдүүлэхгүй байж чадах тийм мэдлэг бас ер нь баг зэрэг ч гэсэн та нарт өгье доо гэж бодож байна. Тэгээд Монголын уламжлалт ангаах ухаан маань ер нь бол хүний зөвхөн эрүүл байна гэдэг чинь хүний зөвхөн бие өвдгийг хэлэхгүй. Тэгэхээр бие, сэтгэл, оюун, гурав одоо зэрэгцэн тэнцвэртэй байж хүн эрүүл байдаг. За хичнээн биеийг эрүүлж байсан сэтгэл санаагаар ураж сэтгэл санааны стресс шалгаанаас болж өвдөх, хүнд өвчтэй сэтгэл санааны өвчтэй хүмүүс байдаг. Тийм ээ. Ярих эдгээрээ хэлэхгүй дотроо гуниглаж гоморхох тиймэрхүү байдлаас болж өшөө өвчин болж дамжраад ингээд одоо Европын эмнэлэгт бол психосоматичны өвчин гэж хэлдэг. Энэ нь юу гэсэн үг гэхээр ер нь сэтгэл санааны хэтэрхий их шаналл, стресс тийм юмнаас болж хүний бие организмд нөлөөлснөөс соматика гэж одоо англи үг бие организм гэсэн үг тийм ээ. Психо гэхээр бүгдээрээ мэдж байгаа. Оюун санааны эрүүл байдал тийм ээ. Тэгээд тэр сэтгэл санааны өвчнөөс болж бид нар бие маань өвдөх шинжтэй хандлагатай байдаг. Тэгээд Монголын уламжлалт ангаах ухаан маань 3 үндсэн элемент хүний биед ингэж зэрэгцэн оршиж байвал тэнцвэртэй байдал байвал эрүүл байдгаа гэж хүн үздэг. Тэр 3 үндсэн
элемент маань бол хий шар бадган гэж нэрлэдэг тийм ээ. Түрүүний бидний хэлээд байдаг шиг тийм ээ. Эцэг маань өвөө эмээ маань хий шар бадганаа зохицуулж яхахын тулд бид нар зөвхөн өгдөг байсан юм байна. Бас боловсрол мэдлэг өгдөг байсан юм байна тийм ээ. Тэгээд энэ хий шар бадган гэдэг гурав маань хямраад ирэхээр өвчний их болдог. Өвчин үүсгэж эхэлдэг. Ихтвэл өвчин, багдвал өвчин, хямрал өвчин гэх жишээ тийм ээ. Энэ маягаар ер нь хий шар бадганы гаралтай өвчин үүсдэг. Тэрийг Монгол эмнэлэг засаж залруулж тэр өвчнийг чаддаг байна. Энэ бол энэ ухагдхан бол Европ улсад бол байхгүй тийм ээ. Одоо бол яг хятад эмнэлэг ч юм уу нэг дорны эмнэлэг гээд нэг 5 махбод энэ ян ч юм уу тиймэрхүү ойлголт орж ирээд харьцангуй Европ орн бол бас Европын улсууд бол харьцангуй бас зарим мэддэг хүмүүс байгаа ах. Гэхдээ бол ерөнхийдөө Монгол эм шиг тэрийг хий шар бадганы зохицуулаад хүнийг зөвхөн биеийн эмчилгээтэй биш бараг сэтгэл санаатай хамтруулаад оюун ухаантай хамтруулаад эмчилж чаддаг эмчилгээ бол би энэ Европ эмнэлгийг судалсныхаа дараа бол баттайгаар хэлж чадхаар байна. Ягаад гэвэл Монгол эмнэлгээ би Европ эмнэлгийн дээр тавина. Одоо би бол урхийн эмчин давхар нарийн мэрэгжил гэж хэлэндээ эзэмшээд ингээд Европын эмчилгээгээр хүнд эмчлэх боломж байна. Гэхдээ би хамгийн түрүүлээд манад ирж байгаа Европын Польшин өвчтөнгүүдэд би Монгол эмээ санал болгодог. Ягаад гэвэл Монгол эм маань хүндээ таарах тохирох нь их сайн. Бүр болохгүй нөхцөлд Европ эмнэлэг хэрэглэхгүй яах вэ? Европын эмнэлэг бол олон давуу талтай. Тэрийг үлээ бид нар хинч гэсэн хүлээн зөвшөөрнө. Маш олон техник, технологи тийм ээ эргэтэн хүртэл шилжүүлэн суулгахаас өксүүлээд Европын эмнэлэг бол гүйцэтгшгүй том хөгжилтэй тийм сайхан эмнэлэг. Гэхдээ ангаах ухаан гэдэг маань хүний төлөө үйлчлэх ёстой юм а тийм ээ. Хүнийг эрүүлжүүлэх ухаан гэсэн утгатай. Бид нар тэрний төлөө сурсан 6-7 жил. Одоо 6-7 жил яг аргаахын дээд сургууль дээрээс нь мэрэгчлээ байнга нэмэгдүүлж ингэж суралцсаар байгаа дөрөв 20 жил хүн сурдаг юм сурж байгаа юм л да. Ер нь би миний хувьд бол тэгээд хүнийг эрүүлжүүлэх ухаан болохоор Европын эмнэлэг маань хэтэрхий техникчээд яг хүнтэйгээ харьцаж ажиллах одоо яг хүндээ хэрэгцээтэй юм нь бол харьцангуй бас сул дорой. Тийм болохоор Европын өвчтөнгүүд бид нар руу манай Монголын эмч нар руу их ирдэг. Польшид бол Монголын эмч нар их нэр хүндтэй. Ер нь бараг ихэнх өвчтөнгүүд нь хүмүүс бол биднээсээ дамжиж өнгөрсөн хүмүүс байдаг. Тэгээд Монгол тэр ангаах ухаантай хэрэгжилж байгаа хий шар бадган гэдэг гурвын чинь тэр гурван элементийг ихсгэж багасгаж хямруулж яадаг юм бол уур тачаангүй мунхаг гурав гэж шалтгаан байдаг. Өвчний их шалтгаан гэж. Дандаа уурлаад байх юм бол шарынхаа бахархыг ихсгэж элэг гэмтэнтэй ходоо талуу ойргон тийм шарын талын шинж тэмдэг илэрнэ. Хитрхи тачаангүй гэдэг маань хитрхи их хэмийг хүсэх гэсэн утгатай тийм ээ. Тэгээд одоо хитрхи их стресстэй тиймж байгаасаа ингэдэгч болоосаа гэж дандаа өөрийгөө дотроо шаналгаж зовдөг хүмүүс байх юм бол энэ нь бас тэр тачаангуур хитэрсэн гэсэн үг хий махбодыг төрүүлдэг. Хий махбодоор өвчлсөн хүмүүс бол яадгүй гэхээр ерөнхийдөө их стресстэй зүрх дэлбэр нэг тийм ээ айх эсвэл янз янзын судасны нарийсал тархилгаа өгдөх маш олон төрлийн өвчин энэ бүх өвчин бас энэ байдлаас болж үүсдэг. 3 дугаар элемент бадган аривдах, багдах эсвэл хямрах гэсэн хямрах гэсэн хэлбэр маань бол мунхагаас үүсдэг гэж хэлдэг. Яагаад гэхээр ер нь бол биеийн хөдөлгөөн баг хийж, чихэртэй зүйл хийдэг ч юм уу, таргалах, тэгээд ер нь удаан тийм залхуу болох гэж монголчууд ярьдаг тийм ээ. Тэр өдөр унтах юм бол бадганаа ариудвал залхуу болно гэж өгшин хүмүүс өдөр хүүхдүүдийг унтуулдаггүй байсан тийм ээ. Энэ насны бүр ялх хүүхдийг яриаггүй байна л да. Тэгээд
Тийм болохоор мунхагтаад байх юм бол одоо ингээд удаашраа залхуураад би өөрийгөө жоохон дайчилж өгөхгүй байх юм бол бадарнаа ихсээд бас өвчин үүснэ. Бадан гэдэг өвчнгөөс чинь бол салс арилтна. Салс гэдэг нь маань сүүлд нь аяндаа баг хавдар болох шинжтэй болдог. Тийм болохоор Европын орнд одоо гахаа мах хийдээд байх юм бол хавдар үүсгдэг гэж байна гэд шинээр мэдээд бид нар ярьж байна. Тэгэхэд Монгол хүмүүс Монголын уламж тэмдэг аль дээр үед энийг мэдчихсэн байна. Бидний идэж удаг хоол хүнсний зүйлийг энэ сэрүүн чанартай, энэ нь халуун чанартай, энэ нь хэцүүлэх чанартай, бүхэл чанартай гэх зэргээр маш сайхан зохицуулж өгдөг учраас халуун чанартай мах жишээ нь одоо хойно өхрийн мах ч юм уу тий хүйтэн чанартай гэж ялгаж салгаж хэрэглэдэг болохоор Монголын уламж дангаах ухаан бол маш их мэдлэг өгдөг, урьдчилан сэргийлж өгдөг. Бид нар яг уу дандаа гахаа идэхгүй байж байгаа хавдар идэхгүй байсан мөртлөө хавдар туссаа гэж бодож болно. Энэ бол тэгэл бас өөр шалтгаан давхар орж ирж ингэж хүн өвчлж өгдөг байна. Тэгээд Монгол ангаах ухааны энэ урьдчилан сэргийлэх ухаан гэдэг маань орчин үеийнхээр бол дархлын системийг сайжруулах гэсэн утгаар явагдаж байгаа. Дээр үед бол дархлал гэж хэлээгүй нэрлээгүй мөртлөө ерөөсөө өвчний шалтгаан хүмүүсийг урьдчилан сэргийлэх боловсролыг маш сайн олгодог байсан тийм. Тэгэхдээ орчин үеийн ухаанаар бол үүнийг дархлаа сэргээх, дархлаа сайжруулах гэж нэрлэж болно тийм ээ. Тэгээд дархлааг сайжруулж чаддаг дархлааны бүр баталгаатай тийм 6000 гаруй ажил хийсэн ийм бүтээгдэхүүн байдаг. Энэ нь бүтээгдэхүүний талаар би та бүхэнд одоо бас танилцуулъя. Ер нь бидний гол зорилго бол өвдөхгүй байх учраас ганцхан өвчин байгаа өвчнөө эмчлэх биш өвдөхгүй байх учраас би бас энэ дархлааны талын зүйлийг та бүхэнд бэлдэж ирсэн юм аа. За тэгээд дархлаа сулруулдаг хүчин зүйлсүүд маань юу вэ гэдэг гэхээр стресс байна, чанаргүй хоол хүнс байна. Технологийн хэд дэвшил байна тийм ээ. Янз янзын айлууд олгон хүртэл хүний тархилгоонд нөлөөлдөг тийм харин эдгэрхий удаан утсаар ярьснаас утсаа халтыг ярьснаас дахин хавдар үүсдэг гэдгийг батлаад байгаа гэх жишээтэй. Тэгээд эмийн замбраагүй хэрэглээ, экологийн бохирдол, ариг янз бүрийн наркотик хэрэглэх энэ бүх зүйл маань дархлааг сулруулж өгдөг байна. Энэ дотор нэг их чухал нэг зүйл бол эхийнхээ ангир уургийг амлаагүй хүмүүст бас төрөлхийн дархлаа гэдэг юм сулхан байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр Монгол оронд социалист орнд гэж явдаг байхдаа ер нь тэр хэдэн жилийн 60-70 жилийн турш юм уу 90-91 он хүртэл эхийнх нь ангир уургийг дөнгөж төрснөө хүн эмэгтэй хүн төрөөд бараг эхний 1-2-3 хоног л ерөөсөө ялгарч байдаг нэг юм сүүгийн өнгөгүй зүгээр нэг зэгээс нь саарл тийм шингэн байдаг. Энэ шингэн байна тэр ангир уург нь. Энэ шингэн чинь дотроо маш их хэмжээгээр дархлааны сэргээх дархлаа хүүхдэд тэр дөнгөж эхийнхээ хэвлийгээс төрөөд гарсан хүүхэд болвол тэр дархлааг эхийнхээ ангир уургаар нэмж ингэж авч байдаг. Тэгээд өвддөггүй байдаг. Тэгэхээр эхийнхээ ангир уургийг энэ социализмын системээс болоод бид нар бол амлаж чадаагүй. Миний үеийн хүмүүс юм уу? Ер нь бол би өөрийнхөө хүүхдэд бас өгч чадаагүй. Ягаад миний охин одоо 21 настай. Тэгэхэд би санаж би өөрөө оюутан байсан учраас тэрийг сайн мэдэхгүй. Тэгээд охиныг минь авч явчаад 1 хоног 2 хоногийн дараа надад өгчээсэн тий. Тэр хооронд одоо усаар өвжиж хар цагаар өвждөг байсан тий. Тэгэхээр ингээд ангир уургаа амлаж чадаагүй мөрдөг явдал бол их байдаг. Энэ бол хүний дархлааг бас их сулруулж өгч байдаг. За тэгээд бидний орчин тойронд маш их өвчин үүсгэгч бактери, вирус, пасожит гэж ярьдаг тийм ээ, паразит гэж монголчууд ярьдаг. Тийм янз янзын хүний биед орчход хооллоод шинэгдээ байдаг тийм хорхоод гэх зэргийн маш олон төрлийн өвчин үүсгэх хүчин зүйлүүд. Дээрээс нь
нь одоо аллерги үүсгдэг хүчин зүйлүүд хүртэл хүнийг энэ бидний эргэн тойрон орчинд бол ингээд байж байна. Тийм болохоор тэр байтугай өдөр бүр хүний биед 80 сая хавдрын ис үүсдэг гэж үздэг. Яагаад гэвэл та нар өөрсдөө сонсож байгаа ингээл мэдээ үздэг хүмүүс бол одоо энэ телефоны хайруулсан тавган дээр их шарж идэх байх юм бол хавдар үүсгэх юм байна. Тийм юм хавдар үүсгэх юм байна байж байгаа л ярьдаг. Одоо дизель машины дизель угаар хавдар үүсгдэг. Тэр бол тиймэрхүү баг орчин тойронд байгаа бүх хүмүүсийг бүх юмыг хавдар үүсгдэг гэж ер нь Европ хэмжээг нэрлэж байгаа тийм. Тэгэхээр хүний биед өдөр бүр маш олон хавдрын ис үүсэж байдаг. Тэгэхдээ хүн яагаад өвдөхгүй байна гэхээр энэ дархлааны тогтолцоо маань сайн байгаа учраас хүн болгон хавдраар өвдөхгүй. Тэр байтугай хүн болгон ижил хэмжээгээр өвддөггүй та нар мэднэ. Адилхан ингээд нэг өрөөнд сууж танхимд сууж байгаа нэг ханиадтай хүн байгаад нэг нь тэр ханиадыг хүнд тусна, нөгөө хүн нь тусахгүй, зарим нь хөнгөн хэлбэрээр өвдөн. Гэхдээ хүн болгоны дархлааны систем янз бүрийн шалтгаанаас болоод өөр болсон байдаг байна. За тэгээд энэ дархлааны систем маань тогтолцоо маань ямар үүрэг хариуцлагатай юм бэ гэхээр гаднаас одоо жишээ нь өөрөөс ороод тэр чинь бохир зүйл тэгээ бактери, вирус орох үүдийг нээж өгдөг. Хүний арьс бол дархлааны бас нэг систем байх юм байна. Хүний арьс бүрэн бүтэн байх юм бол энэ хичнээн бид нар бактеритай, вирустай бохир газар ингээ гараараа илээд авсан ч өвдлөхгүй. Хэрвээ тэнцээ нэг шарах байсан бол аль хэзээний өвсөд тийм ээ. Тэгээ гадных нөгөө хамгаалтынхаа бүрэн бүтэн байдал дардагдсан болохоор юм болж байна тийм. Тэгээ одоо гаднаас орж ирсэн тэр бактери, вирус чинь хүний судаснаас тэр дархлааны гэж нэрлэдэг эсүүд ялгарч гарч ирээд залгиж устгаж ингэж өдөр тутамд биднээс эрүүл байдаг шарах маань амьдаг тийм ээ. Одоо жишээ нь хавдар байдаг бол хавдрын эс маань устгагдаж тэгж бас ялгардаг байна. За тэгээд дархлааны тогтолцоонд би түрүүн хэлсэн тийм ээ. Монгол эмнэлгийн ухагтхуунтай хамгийн ойр хамгийн илүү зохицож байгаа зүйл маань энэ трансфер фактор гэсэн бүтээгдэхүүн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг үгийг орчуулад ингээд үзэхээр ерөөсөө зөөгч хүчин зүйл гэсэн утгатай тийм ээ. Трансфер гэж зөөх, фактор гэж хүчин зүйл гэсэн утгатай үг. Тэгээд юуг зөөдөг вэ гэхээр энэ дархлааны мэдээллийг зөөдөг. Хүний бие бол дархлааны систем бол тэнцвэртэй байдалд байж хүн өвдөхгүй байдаг. Дархлаа хэтэрхий дордох юм бол өвчин амархан тусна. Дархлаа хэтэрхий ихтэх юм бол аллерги, аутоиммуны өвчин гэсэн өөр төрлийн өвчин бас тусаж эхэлдэг. Тийм болохоор дархлаа бол тэнцвэртэй байж түрүүний хэлдэг шиг хийшаар бадлан гэсэн 3 мах байна. Тэнцвэртэй байж хүн эрүүл байдаг юм а гэж хэлсэнтэй адилхан энэ дархлааны систем маань тэнцвэртэй байх хэрэгтэй байдаг. Хэрвээ ингээд энэ тэнцвэр алдагдсан тохиолдолд бид нар тэр өвчнийг тусдаг байх нэ. Энэ трансфер фактор гэдгийг бол үнэний ангир уурнаас гаргаж авсан бүтээгдэхүүн байна. Энэ трансфер фактор гэдэг мэдээллийн эсүүд маань бидний одоо биед цуснд бидний одоо дархлааны эсүүд өөрөө ялгаруулж байдаг. Энэ ийм жижиг молекул цитокин гэж нэрлэдэг. Энэ ялгаруулж байгаа бодис маань одоо түрүүний хэлжсэн өвчин үүсгэх хүчин зүйлүүдээс болоод стресс, экологийн бохирдол үүсэн тийм олон төрлийн хүчин зүйлүүдээс болоод энэ трансфер факторын хэмжээ багасчдаг. Тийм болохоор хүний дархлааны зохицуулга алдагдана. Хэрвээ одоо айран байсан бол генерал байхгүй байвал цэргүүд нь замбраагүй байлдаж хичнээн олон тоогоор байсан ч гэсэн нөгөө талынхаа дайсныг дийлж чадахгүй байхын явдал байж болно тийм ээ. Тэрнтэй адилхан энэ трансфер фактор гэдэг маань ер нь дархлааны системийн генерал. Юу гэсэн үг гэхээр дархлааны системийг бүх мэдээллийг хооронд нь дамжуулж энд ийм өргөсөл үүсэж байна. Энд бушуухан хурдан эс боловсруулж тийм ээ хүний чөмөг, ясны чөмөгтэй илгэнд янз бүрийн дархлааны тэр сэрэ булчирхай гэж байгаа дархлааны эсүүд үүсэж ялгарч байдаг. Тэрийг төрөсгөж хурдсгаж тэр өвчний эсрэг маш хурдан тэмцсэний ачаар бид нар
эрүүлж байдаг. За тэгээд энэ трансфер фактор гэсэн одоо тэр дархлааны хүчин зүйл маань үнэний ангир уургаас гаргаж авдаа гэж түрүүн би хэлжсэн. Гэхдээ энэ бүтээгдэхүүний ашигтай чадaltaй талыг бүр аль эртнээс манай Монголын уламжлалт ангах ухаан бас мэддэг байсан. Юу гэхээр энэ бодис маань хүнд юм уу амьтанд байдаг учраас цусан дотор байж байдаг. Тэгээд одоо хавар ингээд янгир алаад тийм ээ яг тэр цусыг халуунаар нь ухаар хүний бие сэрэгдэг гэж хэлдэг. Энэ бол дархлааг сэргээж байгаа. Тэгээд дархлаа маань тэр систем маань Монголд бол аль эртнээс манай өвчтүүд надаас асуудаг Монгол цэргүүд дээр үед шархтад ирэхээр морийнхоо одоо нэг судсыг ханаад сороод уучдаг гэж энэ яаж байгаа юм бэ гэж асууж байна. Юу гэсэн үг гэхээр энэ хурдан хугацаанд трансфер факторыг тэр цуснаас ингээд аваад уучиж байна. Энэ мэдлийг манай монголчууд аль эрт байсан байна юм тийм ээ. Тэгээд ийм юм байдгийн байна гэдгийг Америкийн эрдэмтэн баталж өгсөн. Энэ Америкийн Лоуренс гэдэг эрдэмтэн 49 онд одоогоос нэг 60 гаруй жилийн өмнө энийг баталж өгсөн. Яаж энэ бүтээгдэхүүнийг олсон бэ гэхээр сүргээрээр өвчилж байсан хүнийг туберкулины сойрол гэж үүдэг тийм ээ. Тэр сойрол хийгээд ингээд тань тий. Өөрийнхөө хоёр оюут нэгэн сүргээр урд нь өвчилжсэн учраас сойрол бол нэмэх гарч байгаа. Ягаад гэвэл тэр хүний бие дотор тэр сүргийн ахаад нэг вирус юу ороод ирэхэд эсрэг үйлчлэх чадaltaй тийм юу байна гэдгийг харуулж идэг тэр дархлааны систем байна. Тэр туберкулины сойрол маань тэгтэл нөгөө оюут нь бол туберкулины сойрол хасах гарсан юу яагаад гэвэл өмнө нь өвдөж байгаагүй юм байна. Тэгээд тэр дархлааны эс үүссэн байгаа тэр сүрээгээр урьдчилан өвдөж байсан хүний цусыг 49 онд нөгөө эрүүл оюутандаа менежер хийсэн. Ингэж энэ цусыг хийсэн чинь тэр эрүүл байсан хүн нь бас сүрийг эсрэг дархлаатай болсон. Ийм байдлаас үүсэж одоо тэр вакцинжуулах гэдэг зүйл чинь гарч ирдэг. Тэрнтэй адилхан энэ дархлааны хүчин зүйл тийшээ давхиж очоод тэр хүний бие дотор бас сүрийгээс хамгаалах тийм үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэгээд энийг анх удаа гаргаж авчаад цуснаас тэгж одоо цуснаас ялгартыг мэдэж авчаад цусны бүтээгдэхүүн одоо их хэрэглэдэг байсан. Энэ трансфер фактор гэдэг маань тэр дотор байдаг байсан. Маш их үнэтэйгээр энэ бүтээгдэхүүн нэг үйлдвэрлэдэг байсан. $70,000 тухайн үедээ зөвхөн одууд том ерөнхийлөгч нар тийм хүмүүс тэр энийг хэрэглэдэг байсан. Тэгтэл 89 онд үнэний уурга дотор ангир уурга дотор бас байдгийн байна тийм ээ гэдэг талаас нь судлаад 89 онд тэрийг цэврээр нь ялгаж гаргаж авсан. Ингэхээр одоо түрүүний тэр айгүй үнэтэй байгаад байсан хүний санаанд оронгүй үнэтэй юм чинь хямдраад ирж байна. Тэгэхээр бид нар энийг хэрэглэж болохоор болоод ирж байна. Тэгээд энийг бол яг ангир уурга гэж бас хэлж болохгүй. Тэр өрөөний сүрнээс ялгарч гарсан зөвхөн трансфер фактор гэсэн дархлааны хүчин зүйлийг ялгаж авч чадсан. Энэ ялгаж авч чадсныхаа үндсэн дээр хэрвээ өрөөний сүрний аллергитай хүмж байсан гэсэн тэрийг хэрэглэж болно. Ягаад гэвэл бусад сүрний тэр боловсруулахад хүнд бэрх уургнууд хүний биед орж ирэхгүй цэвэр байдлаар ялгарч авсан бүтээгдэхүүн. За тэгээд 2002 онд өндөгний шараас гаргаж авсан. Ингээд үзэхээр дөнгөж төрж байгаа юм уу төрөх гэж байгаа одоо амтан өндөгч болтгоод энэ дархлааны эс маш ихээр байж байна тийм. Ягаад дөнгөж төрөхөд хамгийн дархлаа хэрэгтэй. Гинтхэн бактеритай вирустэй тийм орчинд гараад ирдэг хүүхэд тийм. Тэгэхэд энэ дархлааны эс тэмцээ трансфер хүчин зүйл маш ихээр байдаг тул энэ нялх амтан өвдөлгөө өсөж өндөөдөг байна. За тэгээд энэ бүтээгдэхүүн байна. Тэр 49 онд нэгдснээс хойш маш их судлагдсан. Бүгд 6,000 эрдэм шинжилгээний ажил энэ талаар хийгдсэн. Олон 11 эрдэм шинжилгээний хурал 13 одоогийн байдлаар тийм эрдэм шинжилгээний хурал хуралдсан.
За тэгээд дэлхийн дахинд бол бүх баталгаатай FDA гэж Америкийн Food Drug Administration гэдэг тийм ээ бүх суплемент, бүх тэр хүнд хэрэглэх бүх төрлийн юмыг баталгаажуулж сертификат өгч өгдөг газар баталгаажуулж гаргасан GMP гэдэг одоо Good Manufacturing гэсэн гэдэг чи одоо тэр сайн үйлдвэр гэсэн тийм тусгай бас тусгай тийм бас цол одоо авсан гэж хэлэх юм уу? Тэгээд ер нь бол Америк болон Европын орнуудад энэ бүтээгдэхүүн маань бүртгэгдээд маш олон сертификат одоо тийм энэ их сайн зүйл байна гэдэг гэрчлэгээнүүдийг авсан. Америкийн эмч нарын одоо энэ Physicians Desk гэдэг тэр номонд хүртэл бичигдсэн. Ингээд Америкийн эмч нар бол өвчтөнгүүдтэй хэрэглэдэг байсан. Монголд бол одоогоос 4-5 жилийн өмнө энэ бүтээгдэхүүн маань орж ирсэн. Маш их эрч хүчтэйгээр орж ирсэн. Дархлаа судлалын том эрдэмтэд докторууд бүлээн зөвшөөрөөд энэ талаар ном бүтээлээ гаргасан. Тэгээд эрдэм шинжилгээний судалгааны ажил одоо хүртэл явагдаж байна. Монголд одоогийн байдлаар элэгний вирус C гэж их үүссэн байгаа. Энэний эсрэг үйлчлэл юм байна. Энэ хэрэглэхээр үр дүнтэй байна. Хавдрын эсрэг байна гэдэг талаасаа Монголд маш их хурдан бол үүсэж хөгжсөн. Бүртгэлийн гэрчлэлээ авсан. Эрүүл мэндийн яамны цайлын шийдвэр зөвлөмж гарсан эмчнэр зориулсан. Тэгэхээр энэ маань бол хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааныхаа баталгаатай ийм найдвартай сайн бүтээгдэхүүн юм байна гэж хэлж болно. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүд маань энд бол үндсэн 5-ыг нь тавьсан байна. Ерөнхийдөө бол Европын оронд 20 гаруй бүтээгдэхүүн ирдэг. Америкт бол 40 гаруй бүтээгдэхүүн байдаг. Энд би бас нэг юм дуурсах хэрэгтэй байх. Энд фирмыг яасан гэхээр дархлаа судлаач авгаа нөхөр хоёр өндөрний шараас гаргаж авсан, үнэнээс сүнээс гаргаж авсан патентыг $1 сая эхлээд худалдаж аваад дараа нь $2.5 сая зарцуулж иж маркетингийнх нь хийлгээд ягаад гэвэл энэ хүн бол энэ чиглэлийн одоо худалдааны арга маань хүн ингээд нэг хүн уугаад хэрэглээд сайжраад ирэхээр өөрийнхөө ойр дотны хүмүүст өгөх болдог тийм ээ. Тэгэхээр ээжтэй өгчих юмсан хөлн өвддөг. За эхнэртэй өгчих юмсан ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар энэ байдлаар илүү хурдан зарагдаж баталгаатай учраас энэ аргыг сонгож авсан юм байна. Зүгээр аптекийн хэрэглэл ангуун дээр хэвтчихсэн бол тэр олон төрлийн янз бүрийн зүйлийн дотор энэ бол алга болоод хүн мэдэхгүй л өнгөрөх байх л да. Тэгээд тэрнийг мэдэж аваад тэр дархлааны хоёр эрдэмтэн маш том лаборатори байгуулад энэ фирмыг 14 жилийн өмнө үүсгээд одоо ингээд дэлхийн 74 онд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байдалтай байгаа. Тэгээд энэ гол үндсэн бүтээгдэхүүнүүд гэж энэ 5 бүтээгдэхүүн. За энэ бол трансфер фактор классик гэсэн бүтээгдэхүүн маань үнэний цэвэр ангир уургаас гаргаж авсан дархлааны хүчин зүйл. Дараагийнх нь advance гэдэг нь үнэний сүнээс болон өндөгний шараас хоёулангаас нь гаргаж авсан учраас түрүүнчийнхээс арай хүчтэй. Тэгээд энэ дархлааг бас зохицуулж сайжруулж өгдөг бүтээгдэхүүн байна. Дараа нь трансфер фактор плюс гэсэн бүтээгдэхүүн нь нэмэлт маш олон найрлагатай. Одоо шитаке, митаке, мог ч юм уу тэгэхээр маш олон дэлхийдээр судлагдсан бүтээгдэхүүнүүдийг энэ дотор давхар хийж үйл ажиллагаагийн үйлчлэгийг нь хүчтэй болгож үргэлжлэлийн эсрэг үйлчлэх чанараа аврах өвчнөд үйлчлэх чадварыг сайжруулсан. Энэ бүтээгдэхүүн бол хавдрын эсрэг маш өндөр үр дүн өгсөн. 2004 онд алтан интерлейкин гэсэн нэр авсан дархлааны энэ трансфер фактор плюс гэдэг юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр түрүүний миний хэлсэн интерлейкин гэдэг нэр бол эмийн нэр. Энэ юм бол хавдарт хэрэгэлдэг юм. Энэ хавдарт хэрэгэлдэг эмнээс
илүү хүчтэйгээр 97% дархлааны эсийг устгаж чадчихсан. Ийм болохоор энэ юм байна дархлааг хамгийн ихээр сайжруулдаг эмээ гэдгийг Америкийн одоо Калифорни тэр нэг том институт, тийм судалгааны институт дэлхий дээр гарч байгаа бүх тэр суплемент одоо биений эсэргүүцэл сайжруулдаг, тэнхээ тамир сайжруулдаг гэсэн 196 бүтээгдэхүүнийг сонгож аваад тэгээд энэ бүтээгдэхүүн тэгэхэд энэ бүтээгдэхүүн бактери, вирус, хавдрыг устгаж байдаг тийм сэрэмжтэй соргог байдаг ийм бактери, вирус гэдэг. Тэгээд энэ эсийн хэмжээ маань хүний биед 150-аас 200 байх ёстой, эрүүл байх юм бол тэгтэл Америкт бас л судалгаа хийж л дээ. Олон хүн дээр судалгаа хийгээд эрүүл гэсэн хүмүүс дээр судалгаа хийгээд үзэхэд энэ эсийн хэмжээ 30-аас 40% болсон байна. Тэгэхээр энэ байгаль орчин гадна байгаа экологийн бохирдол бүх төрлийн зүйлүүд маань бидэнд ямар муугар нөлөөлөд дархлааг ингээд энэ орчин үеийн хүмүүс дархлаа сулхан болцсон бэ гэдэг чинь ингээд эрүүл байгаа гэж бодож байгаа мөртлөө энэ эс маань аль хэзээ суларчсан одоо өвчний эсрэг үйлчлэх шатгаа болчихсон байдалтай байж идэг. Инхээр хавдраар үүсэх боломж, халдвар төвчнөр үүсэх боломж байна. Улам ихсэж эхэлж байна. Тэгээд энэ натурал киллерийн эсийн хэр зэрэг ихсэж байгаа хэмжээгээр түрүүний тэр 196 бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна. Тэгээд ингээд хамгийн гайгүй бүтээгдэхүүнүүд нэг 49%-аар ихсэж байсан бол энэ трансфер фактор плюс маань 437%-аар ихссэн байна гэдгийг нотолж өгсөн. Одоо Монголд маш олон судалгаа шинжилгээ хийгдэж байна. Эрдэмтдийн дотор энэ бүтээгдэхүүнээр 14 хоногийн дотор уулгаад цусыг шинжилж байна. Ингээд цусны сахарын хэмжээг ийм хэмжээгээр бууруулжээ. Цусны цагаан цогцсыг цагаан эс гэдэг чинь одоо тэр бактери эсрэг үүсгэх эсийг ийм хэмжээгээр өсгөжээ гэсэн үр дүнгууд маш их гарсан байгаа. Энэ талаар манай ундрам эмч дараа та бүхэнд тайлбарлаж хэлж ярьж өгөх баг. За дараагийн чухал бүтээгдэхүүн бол кардио гэж одоо Бецефау гэж Европт орж ирдэг юм. Энэ болохоор цусан хангамж, судас, зүрх судасны өвчнөгүүдэд зориулагдсан ийм бүтээгдэхүүн байгаа. Найрлагандаа энэ бүх бүтээгдэхүүнүүд маань натурал бодисууд одоо байгалийн гаралтай бодисуудыг агуулсан байдаг. Түрүүний хэлсэн дархлаа судлаачид маань бүхэл бүтэн том лабораторитой эрдмийн зөвлөлтөд тэр эрдэмтэд маань байнга шинэ бүтээгдэхүүнээр ажиллаж ингэж сайн бүтээгдэхүүнүүд гаргаж энэ бүтээгдэхүүн бол 2010 онд чинь Европын патент авсан тийм бүтээгдэхүүн байна. За дараагийн глюкоз гэдэг энэ болохоор хүний биед сахарын хэмжээг тэнцвэржүүлж өгч байдаг. Нойр булчирхайны эд эсийг нөхөд төлжүүлэх үйл ажиллагааг сайжруулдаг. Ийм бол Европт байхгүй. Европын сахарны одоо ийм бол эсвэл инсулин эсвэл таблеткаар уудаг эмнүүд байдаг. Энэ эмнүүд маань зөвхөн сахарын хэмжээг барьж байх, нэг тодорхой төвшөнд барьж байх, буулгаж байх зорилттой болохоос тэр нойр булчирхайны гэмтсэн ажил чадхаа болцсон эсийг сэргээж өгдөг юм бол байдаггүй. Тэгтэл саяны бүтээгдэхүүнд тийм найрлага бас орсон байна. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг хүн бүр хэрэглэж болно. Ялангуяа эх орноосоо хоол эмч домжид байнга очиж чаддаггүй хүмүүс бол өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Өвдөхгүй байхыг хичээхийн тулд одоо урьдчилан сэргийлж энэ бүтээгдэхүүнийг байнга биш юмаа гэхэд курсээр 3 сараар ч юм уу хэрэглэж байвал их сайн. Тэгээд ямар нэгэн насны хязгаар гэж байхгүй. Эрүүл хүн урьдчилан сэргийлэх маягаар тэр байтугай тамирчид өшөө хүч тамираа тэнхээгээ сэргийлэх гэж энэ олимпиад оролцож байгаа тамирчдыг судалсан судалгаа бас байгаа. За тэгэл баг мал амьтанд хүртэл энийг өгдөг, няраа хөвгдөд хөхүүл эмэгтэй хүнд хүртэл хэрглэж болно. Тэгэхээр яг үнэний тэр ангир уурга маань хинт ч хор болдгоо байхan байгалийн одоо бидний Европын эмчилгээ маань ямар нэгэн химийн бодисоор эмчилдэг.
хүчтэй юм байх тусмаа өөр нь их бусад эрхтний гэмтэх нь их байдаг те. Одоо антибиотик уулаа гэж бодъё. Тэгэхээр тэр ганцхан өөргөө тэр хэрэгтэй бактери устгаа зогсохгүй бусад бүх хүний бид байх ёстой сайн бактериудыг бас хамт устгацдаг. Ингээд хүн хямраал өөр өвчмүүд үүсээд эхэлдэг тийм ээ. Тэр бактериуд чинь болохоор бидний бас тийм дархлааны эсийн цагдаа нар байсан байгаа шүү дээ. Тэгээ гаднаас орж ирсэн хүнийг барьсаад бушуухан шиг тэр өөрөө өсөө тэрийг устгадаг байж итэл энэ антибиотик гэх жишээний химийн бодисоос болж тэр бүх бактериуд устгаж өгөө болдог байх нэ. Тэр байтугай илхэнд нөлөөлнө те зүрхэнд нөлөөлнө янз бүрийн гаж нөлөө, эмийн гаж нөлөө гэж маш их том асуудал байдаг. Энэ фармакологийн фирмүүд бол энийг одоо нээлттэйгээр ярих сонирхол байхгүй тийм ээ. Тэд нар бол эмэн замдахгүй болохын тулд энийг бол ил тод хийхгүй. Гэхдээ байж байгаа та нар сонсдог байх. За нэг Vioxx гэдэг нэг юм нуруу өвтгөд уудаг нэг өвчин намдаадаг нэлээд сайн гэдэг нэлээд модонд ороод байсан юм байна. Гинтхэн тэндээс болж өхөл хэд хэдэн хүн өгсөн нас барсан гэд хаагддаг. За нэг холестерол сайн гэдэг нэг юм ороод ирсэн чинь элегний индексийг маш их гэмтдэг юм байна гэд хаагддаг. Үе бүр хэтэрсэн зүйлийг бол яг судалгааны дүрмээр олж мэдсэний өөр үндсэн дээр бол яг үнд хэрэглүүлэхгүй хаадаг юм зөндөө байдаг тийм. За тэгээд энэ бүтээгдэхүүн маань хүнийг залуужуулдаг. Хүний насыг биологийн нас гэж байдаг тийм ээ. Биологийн насыг яаж хэмжих вэ гэхээр хүний эд эрхтний үйл ажиллагаагаар хэмжинэ. Одоо бөөр байх юм бол креатинин гэж нэг хэмждэг хэмжүүр байна тийм. Бөөрний дутагдалд орж ийн үү, бөөр одоо шүүлттэй хийж чадахгүй болж ийн үү гэдгийг хэмждэг. Энийг хэмждэг хэмжүүр байгаа тийм. Энэ бүх хэмжээсүүдийг биологийн нас одоо энэ хүн тэнд орчин настай байна гэдэг ингээд хэлж идэг. Тэгтэл энэ бүтээгдэхүүн маань биологийн насыг 4 насаар залуужуулдаг болох нь нотлогдсон. За тэгээд хүний гэрлэн бүрхүүлийг одоо сонирхсан хүмүүс маш хурдан зургийг аваад ингээд хүний аура гэж ярьдаг гэрлэн бүрхүүлийг нөхдөг. За тэгээд оюуны чадамжийг сайжруулна, бэлгийн чадварыг сайжруулна, бие тэнхээ тамирыг сайжруулна тийм ээ. Тийм сайн үр дүнтэй давуу талтай. Тэгээд энэ давуу талыг би одоо хүртэл бүгдийг хэлсэн. Ягаад гэвэл байгалийн гаралтай. Тэгэхээр тийм болохоор манай Монголын уламж сангаах ухаантай хамгийн илүү тохирч байгаа. Дархлааны урган тогтолцоод нөлөөлдөг. Урган тогтолцоо гэдэг маань эхээс авсан дархлааны тогтолцоо. Энэ тогтолцоог маань сайжруулж хүнийг өвдөхгүй байх, өвчрүүлэхгүй байх талаас нь энэ бүтээгдэхүүн маш их зохицуулж байдаг. За тэгээд энэ бүтээгдэхүүн дасал болоод үйлчлэлээ болчихно гэж байдаггүй. Ягаад гэвэл хүн гаднаас орж ирж байгаа бодисуудад амархан дасал болдог. Антибиотик ч юм уу, за гаднаас орж ирж байгаа ямар нэгэн ийм бүтээгдэхүүнд амархан дасал болдог. Тэгтэл энэ хүний бие дотор байдаг зүйл учраас эрүүл дасал болно гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн зохицуулаад дархлааны хасалт ингэ зохицуулаад ингэ явдаг юм байна. За тэгээд ямар ч эмчилгээтэй хавсарч хэрэглэж болно. Хавдраар өвдсөн хүн бол радио химиотерапи гэдэг эмчилгээнүүд байдаг. Хими эмчилгээ энэ гэдэг тийм өвчтөе хүмүүс өвчнөхийн хажуугаар хэрэглээд манай эмч нар айгүй олон цагаар туршлага хөрвүүлсэн байгаа. Тэр энэ нэмийг ууснаар тэр хими эмчилгээний хоруу чанар бол хүнд тэгж өвчтөе хурц нөлөөлөхгүйгээр энэ өвчтөнгийн цусны зохицсон хэмжээнд буцаж хурдан хэвийн нормонд орсноос эмчилгээгээ цаг тутамд нь хийлгээд байж чаддаг. Манай нэг эмчийн туршлага байгаа Германд онкологийн одоо хавдрын өвчтөе хүнд энэ нэмийг өгөөд нэг тасаг дотор 4 хүн хэвдэж хагаад ганцхан тэр ууж исэн өвгөн л цаг тутамдаа хим эмчилгээгээ хийлгэжсэн. Бусад хүмүүс нь өөс шүдэн уунаад цусныхын зохицсон хэд багтсан учраас дараагийн хим эмчилгээ та тохирохгүй гэж хүлээлгээд хойшлуулад байдаг байсан. Тэгэхэд тэр хүн бол
тухайн цаг үед нь хийх амьсгал хүний бие маш холбон сэргэж ингэж үс гизэг нь урахгүй тийм байдалтай байгаа. За тэгээд та бүхэн түрүүний хэлснээр эрүүл байхыг хүсэх юм бол тийм ээ одоо Монголынхон энэ тангуунаас хол та бүхэн байна. Тэгтэл энэ бүтээгдэхүүн маань энэ Шведтэй та бүхэн өөрсдөө шууд гэрийнхэн хаягаар захиалаад авч болох ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд архаг өвчнөөсөө салахыг хүсэж байвал тий ойрхон өвдөхгүй ханаа том хөрөхгүй байвал дархлаагаа сайн байлгаж хавдраар өвчлөхгүй бай гэх юм бол тий бид нар энэ нэмийг уул зүгээр байхаа гэж би та бүхэнд зөвлөж байгаамаа. Тэгээд одоо эрүүл мэнд гэдэг маань хамгийн чухал зүйлээ гэдгийг бид нар уг нь мэднэ. Гэхдээ бие хаягчдаг хүмүүс зөндөө байдаг тийм ямар нэгэн за ажилдаа явахгүй болохгүй одоо дэрэг дуусахгүй болохгүй гэж бие гаргаж их хайдаг. Гэтэл манай Монголын ард түмэн маань аль эрт дээр үеэсээ эхлээд хүн мөнгө алдах юм бол юу ч алдаагүй гэж бод тийм нэр төрөө алдвал талыг алдсан гэж бод. Эрүүл мэндийн алдвал бүгдийг алдсан гэж бод. Хүн эрүүл биш бол хүнд хүсэл мөрөдөл төрөхгүй. Би одоо тэр Америк руу яваад үзчих юмсан тийм сайхан машиныг авчих юмсан гэсэн хүсэл мөрөдөл төрөхгүй. Энэ өвчнөөсөө яаж салхуул гэсэн бодол төрнө тийм ээ. Эрүүл их байх юм бол хүн улам ихийг хүсэж, улам сайхан амьдарч, улам урт хугацаагаар залуу сайхнараа байх юмсан. Хөгшөрсөн хойноо хүн юм хэлэхээр ойлгодгүй, сонсдгүй, тийм болчихгүй юмсан гэж бид нар бодно шүү, тийм ээ. Аль болохоор урт наслахтаа бол эрүүл сарал ухаантайгаараа урт наслах юмсан гэж бид нар боддог, тийм ээ. Тийм болохын тулд бидний амьдралын төвшин одоо 50-60 жилийн өмнө харьцуулаад үзэх юм бол хүмүүсийнхаас хамаагүй илүү дээгүүр байгаа тийм тийм болохоор урт наслах хүсэл улам төрөх ёстой. Улам өшөө энэ амьдрал дээр бид нар сайхан амьдарчих юмсан гэдэг талаас одоо бие эрүүл байлгацгаагаарай гэж би та бүхэнд хүсэх байна. За ингээд ундрам эмчээ одоо тайзнаа урьж байна. Та бүхэнд энэ нэмийг яаж хэрэглэдэг тун ямар залуужуулах судалгаа шинжилгээ гарсан зэргийг бүгдийг манай ундрам эмч хэлж өгөх бах. Энийг залах байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг түрүүний хэлснээр Шведтэй өөрсдөө аваад ууж идэж хэрэглэж болох учраас та бүхэн яаж орох вэ? Энэ бүтээгдэхүүнийг өөрсдөө яаж би аваад уудаг болох вэ? Заавал хүнээр дамжуулахгүйгээр тийм ээ нэгд юунаас нь одоо үндсэн фирмээс нь илүү өртөггүйгээр яаж би аваад уудаг болчих вэ? Тэр байтугай өшөө хямдралтайгаар авч ууж болохгүй юу гэдэг талаас нь манай наран хүүтэй та бүхэн холбоотой байгаарай. Энэ бүтээгдэхүүнийг манай наран хүү маань энэ фирмийн дистрибьютор болсон байгаа. Би өөрөө одоо президент Диамет гэсэн цолтой манай ундрам эмч маань Диамет гэсэн цолтой юу гэсэн үг вэ гэхээр бидний ажлын үр бүтээлээр бид нар үнэлэгдсэн энэ үр бүтээл маань яаж гарсан гэхээр хүмүүсийг эрүүлжүүлж би эхлээд хэрэглэхдээ энийг өвчтөнгүүдтэй өгч хэлсэн тийм ээ. Тэгээ хүмүүс илүү ихийг аваад надад хэрэг болж би тэрэндээ өгье эндээ өгье гэж аваад ирэхлээр миний үйл ажиллагаа илүү сайжирч би тэр байтугай мөнгөн шагнал хүртэл энэс өөрөө зөвхөн эрүүлжихээсээ гадна хүнд зархаасаа гадна мөнгөн шагналаар шагнагдаж байдаг. Тэгээ яг энэ бүх зүйлийг манай нарангуудтай холбогдож тэгээд болохгүй зүйлийг над руу дамжуулж мэдээлэл авч болно. Тухайн ямар нэгэн өвчин зовлонгийн тохиолдолд бол тэр талаараа зөвлөгөө аваад энэ үед яаж хэрэглэх вэ гэдэг талаас нь бас та бүхэн хэрэглэж болно шүү. За тэгээд ингээд сайн амжилттай баярлалаа. За ингээд би та бүхэнд өнөөдөр энэ сая намын хамт болон зөвлөсөн тохиолдох. За түүний талаар бас хэмжээтэй болгоомж автаж чадаагүй байгаа өвчнөр тохиолдол
тэгээд ингээд нэг манай нэг анхаа хүний докторант гарах юм чи энд зөв талаас судлаач тэр юм чи хийсэн судалгаагаар ингээд өөрчлөлээ. За энэ дээр зарим үгээр трансфер фактор гэсэн үгээс тэгээд тавгүй санагдсан. За ингээд гоо амын дурд одоо элэгний цэвэр вирус гэдэг сонсогч байна уу? За элэгний цэвэр вирус чихрийн шижин те одоо харьцын өвчин гэх зэрэг одоо маш уужиг өвчин, сэмжлэгт маш төвөгтэй. Тэгээ энэ одоо энэ өвчнүүдийн талаар одоо үр дүн тооцож гаргасан үнцэн эмчилгээтэй хавсраад тухайн өвчний үнцэн эмчилгээтэй хавсраад одоо ерөнхийдөө трансфер факторыг хавсраад хэлэхэд түүний үр дүн тооцож гаргасан материалаас танилцуулах гэдэг юм да. За тэгээд энэ өвчнөр өвчсөн ерөнхийдөө 12 хүнийг сонгож авч гаргасан 12 өвчтөндөө судалгаа хийсэн байна л да. За энэ судалгаа чихрийн шижиг өвчин эмнэлэг зүй болон лабораторийн босон шинжилгээгээр батлагдсан 32-оос 68 насны одоо 3 эрэгтэй 3 эмэгтэй өвчтөн. За элэгний цэвэр вирустэй гэж болох эмнэлэг зүй болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан 36-аас 55 насны одоо 2 эрэгтэй 3 эмэгтэй өвчтөн. За мөн одоо харшлын өвчнөр тодорхойлогдоод гарсан байгаа ингээд нийт 12 өвчтөн дээр судалгааны ажил явуулсан байна. За тэгээ үүн дээр одоо ерөнхийдөө та бүхэнд ингээд шууд үр дүнгээс хэлцэнцээж үзүүлж байна. Бүтээгдэхүүн одоо трансфер чихрийн шижин өвчин дээр ерөнхийдөө одоо энэ трансфер фактор классик буюу трансфер фактор глюкозыг хавсраад өглөө өдөр орой 4 тунгаар ингээд өгсөн байхад ерөнхийдөө 14 хоногийн дараа бол цусны дах сахар бол эрс багасаж нийт одоо 28.8% уурсан байна. За тэгэхээр үүнээс үзэхэд бол ерөнхийдөө одоо 83.3% нь үр дүнтэй байсан бөгөөд за 10% нь нэг сайн үр дүн тооцогдож гараагүй байна. За энэ дээр бид бүхэн харж байна харшлын өвчин. Шинэ харшлын өвчинд бол одоо муу ялгаагүй трансфер фактор классикийг эдгээр зэдэг бүтээгдэхүүнтэй хавсраад одоо муу ялгаагүй өглөө өдөр орой 4 ширхгээр одоо үндсэндээ өдөрт 1 биш 2 биш тийм ээ. Одоо бодох юм бол 24 ширхгээр болгосон байна шүү дээ. Яг тэгвэл энэ трансфер фактор маань одоо үндсэндээ биологийн идэвхтэй бүтээгдэхүүн гэж авдаг. Энэ бол ийм биш учраас одоо тунгийн илүүдэл дутуудал гэж бол байхгүй. Үндсэн эмчилгээтэй хавсраад дархлааг сайхан докторжуулж өгдөг байх нь одоо бидэнд харагдаж байна. За энэ дээр муу ялгаагүй элэгний цэвэр вирус тэгч үү. Одоо муу ялгаагүй трансфер фактор классикийг плюстэй хавсраад ингээд одоо бас муу ялгаагүй өглөө өдөр орой 4 тунгаар өгсөн байна. Тэгээд одоо 14 хоногийн дараа бол цусны дах титрийн хэмжээ дунджаар бол 21% буурсан байх жишээ нь ийм гой сайхан үзүүлэлтүүд гарсан байна л да. Тийм. Түүнийг тэгээд одоо яг ерөнхийдөө дүгнээд үзэх юм бол одоо энэ бүтээгдэхүүн маань бидэнд одоо ямар их өгөөжтэй тийм ээ. Бидний одоо дархлааны системийг ямар одоо өндөр түвшинд аваачдаг болох нь одоо батлагдж байна л да. Тэгэхээр энэ бүгдээ нэгдэн дүгнэх юм бол одоо манай эмч судлаач нарын одоо ерөнхийдөө Монголд бол одоо сүүлийн 3 жил бол одоо маш их хэмжээгээр хэрэгжилж байгаа шүү дээ манай эмч нар. Тэг үндсэн эмчилгээтэй хавсраад тэгээд одоо ямар ч насны хүмүүсийн тунгийн тохируулаад ууж болно тийм ээ үндсэн эмчилгээтэй хавсраад. Тэгэхээр одоо ийм гоё ингээд үр дүн одоо сайжирч гарсан байгаа нь одоо бид бүхэн харж байна тийм ээ. За одоо энийг ингээд товчхон ерөнхийдөө өвчний хувьд бол та бүхэн танилцуулчлаа. Шиг юм уу тийм. За би одоо ингээд муу ялгаагүй одоо энэ трансфер факторыг хэрэглэсэн тунгийн хэмжээг одоо ямар өвчөнд яаж хэрэглэх вэ? За ингээд трансфер фактор ба түүний хэрэглэх тун хэмжээг бол одоо манай бас интернэшнл гайд 10 эмч маань энд одоо ерөнхийдөө сонирхуулсан байна.
За үүнээр ингээд бид бүхэн мэднэ эрүүл мэнд бол буцаж хүрэх оргил юм аа гэж. За эрүүл биес хэрхэн өвчтөй бий болох вэ? За ямар өөрчлөлт авах юм бэ? За түрүү сайн амч маань хэлсэн байгаа. Дархлын байдал сулрах, эмгэг төрөж биед орох, за эмгэг төрөж гэрээ үүрээ засах, насан цогцол алдагдах тийм ээ. Өвчин эмгэг анх шатан үе одоо нууц үе, өвчний урдл үе үргэлжлэх буюу дархлын хариу урал явагдах, өвчний хурц үе, за өвчин анхах шиг буюу за ийм одоо явцдаагаар стратаар бид нэр яг нь эрүүл мэндэд алддаг байна тийм. За ингээд шууд би та бүхэнд шинэ трансфер факторыг одоо жирэмсэн эрүүл ээжид трансфер фактор классикийг ер нь бол урьдчилан сэргийлэх зорилгоор тийм ээ өдөрт нэг капсулаар 3 удаа болгодог байна. За хэрэг өвчтөө ямар нэгэн хорлохтой ээж болох юм бол трансфер фактор классик дээр одоо плюс буюу эдвенцийг хавсраад за муу ялгаагүй одоо 2 капсулаар 3 удаа түн дээрээ нэмээд плюсийг муу ялгаагүй 1 капсулаар 3 удаа ингэж хавсарч явдаг. За энд бас хүүхдэд 0-1 насны хүүхдэд 0.5-аас 1 тунгаар жишээ нэг капсулыг 2 хуваад тийм ээ өөрийнхөө одоо хүүхдийн жинтэй тохируулаад 1-ээс 10 насны хүүхдэд бол 1-ээс 2 капсул. За хүүхдэд бол ерөнхийдөө одоо дархлааны системээ сайжруулах зорилгоор одоо 0-аас 5 насны хүүхдэд бол дархлаа тогтож амжаагүй байдаг болохоор маш их өвчлөлттэй байдаг тийм ээ бид бүхэн мэднэ. Одоо тийм учраас одоо хүүхдэд байнга эрүүл сарвал тийм ээ бодож байгаа ямар ч эцэг их бас үснэ тийм ээ. Тэгэхээр ингээд одоо ингэж өгч болох юм байна. 10-аас дээш насны хүүхдэд бол ерөнхийдөө том хүний тунгаар болвол өгч болно. За энэ дээр энэ Дэвид Марковиц гэж хүүхдийн эмч 88 хүүхдэд 6-аас 1 жилийн турш одоо трансфер фактор уулгаж хэрэглүүлж үзүүлэхэд бол ерөнхийдөө хүүхдийн өвчлөлт 74% буурсан. За антибиотик хэрэглээ 84% буурсан байхыг бид бүхэн харж байна. За одоо эдийн засгийн хувьд ч гэсэн эмэн зарцуулсан $25,000 болвол хэмнэлт хийж чадсан байна. За муу ялгаагүй одоо яаралтай тусламж өгдөг. Бид нар хаа нэгт явж байгаа түлэгдэл, хорлоо, гэмтэл, стресс, за тэг ямар нэгэн бүрийн одоо нарны түлэгдэл, наран цохиулах гэх мэт гинти юм одоо аюул бидэнд тулгардаг. За тэр тухайн үед болвол одоо эмчилгээ авах ямар нэгэн эмчилж үзэх боломжгүй юм тухайн үед бол өөрийгөө одоо авах боломжтой байна. За өөр трансфер фактор классикийг муу ялгаагүй хүүхдэд бол одоо 1-2 капсулыг 1 цаг тутамд маш ойрхон зайтай болох юм байна тийм. Насны туршид бол 3 капсулаар одоо 1 цаг тутамд бас ингэж уулзахад бол амжилтны үр дүн бол одоо маш сайн. Айгүй яралтай арга хэмжээ авч болно. За муу ялгаагүй одоо бас амьтан дээр одоо тухайн амьтны жинтэн тохируулаад муу ялгаагүй одоо ингэж энийг бас хэрэглэж болдог байх нь. За одоо би та бүхэнд бас нэг сонирхолтой мэдээлэл хүргэе. За энэ бол бид бүхний одоо дуртай байнга залуугаараа байх тийм ээ. Бие махбодтой болон одоо гойлог гоё биетэй одоо байнга гоё залуугаараа тийм гялалцсан гоё нүүртэй тийм ээ. Ийм их хүн болгон тийм ээ одоо хүсдэг шүү дээ. За тэгээ энэ дээр бас нэг залуу жоо програм гэдэг энэ юуг би та бүхэнд сонирхуулъя. За энэ одоо сайн амж маань хэлсэн байгаа бие махбодын хөгшрөлт одоо бидний хүрээлэн буу орчин өдөр тутмын стресс тийм ээ хоол унд чанаргүй эдээ өмс дархлааны тогтолцоонд одоо нөхөц борчдгүй өөрчлөлтүүд оруулдаг байгаа шүү дээ. Бид бүхэн харж байна уул уурхай одоо бохирдол одоо шинжлэх технологийн сөрөг нөлөө стресс бухимдал одоо янз бүрийн бидний хорон бүр өдөр бүр биднэрлүү дайран тавьдаг энэ нэм вирус бактери гэх мэтчлэн тийм ээ. За энэ бүгд ч одоо энэ хөгшрөх процессыг бол маш түргэсгдэг байх юм байна. Өөрөндөө хүн нөгөө өөрийнх нь наснаас дөрүүлээд төвшөрчдөг. За энэ дээр одоо бие махбодын хөгшрөл ба дархлаа. Хөгшрөлт явагдсанараа бие организм хамгаалах дархлааны урвал одоо маш төгстэй сулардаг юм байна л да. За ингэснээр одоо хүний өвчлөх нь одоо 10-аас 100 дахин ихсдэг байна. Тийм ээ. Хөгшрөлтийн шинжүүд одоо илэрхийлсэн өмнө дархлааны тогтолцоод оройтож эхэлдэг болох нь батлагдсан байдаг одоо шинжлэх ухаанд. За яг дархлаагаа эрт хамгаалж чадсанаар эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх юм боломжтой. За ингээд мөн бид одоо идэвхтэй урт наслах төвшин тодорхойлох 3 холбоо гэж ярьдаг. Энэ маань одоо зөв амьсгал, зөв хооллолт буюу одоо хөдөлгөөн үзэгдсэнээр бас маш их өвчин үүсдэг шүү дээ.
За одоо энэ дээр ингээд нэг трансфер фактор хулган дээр турсан. Одоо Оросын улбооны улсын эрдэм шинжилгээний зүтгэлтэн доктор профессор Чижиг Бүжгүн маань 2008 онд одоо энэ судалгааг бол хулган дээр болон хүн дээр турсан байдаг. За энэ судалгааны эсний хэсэгт бол одоо хулганы насанд трансфер фактор үзүүлэх нөлөөг судалсан байна л да. За тэгээд трансфер факторыг уулсан одоо хөшөө хулганууд бол дархлааны үйл ажиллагаа сайжирч би одоо урт хугацааны туршид хэрэгснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн илэрхээс урьдчилан сэргийлэх тэг өргөн хөрөөний одоо нөлөөтэй байсан тогтоогдсон байна л да. За энэ та бүхэн харж байна одоо дээрээс доош чиглэлтэй энэ одоо хамгийн дээдлийн хулган бол хөшөө хулган байна те трансфер фактор хэрэглүүлээгүй. За энэ хоёр дахь хулган трансфер фактор хэрэглэсэн байна. За гурав дахь нь зөв залуу хулган байна. За ингээд үүн дээр харж байхад одоо дээд тэр трансфер фактор хэрэглэсэн энэ голын хулган бол ерөнхийдөө одоо бие махбодын хувьд буюу бодисын солилцооны хувьд одоо сайжирч тэгээд энэ эмгэг тархалт үүсээгүй байх нь та бүхэнд харагдаж байна уу? Ялгаагүй одоо залууч эс нь одоо улам ихсэж тийм ээ. Тэгээд ингээд энэ залуу хулгамтай бараг тэнцэж очсон байна шүү дээ. Тэгэхээр энэ трансфер фактор чинь өгшөлтөөс урьдчилан сэргийлэх болон одоо түүнийг арилгахад ач холбогдолтой ба улмаар эмгэг тархалт үүсэхгүй байгаа нь одоо юу бодлогоор харуулсан байна. За тэгээ энэ бас одоо хүн дээр хүний биологийн насан трансфер факторыг муу ялгаагүй бас туршиж үзсэн байна. Судалгааны 2 дугаар хэсэгтээ. За үүнд одоо 48-аас 73 насны нийт 32 эрэгтэй судалгаа хамрагдсан байна л да. За энэ өдөрт одоо 3 удаа нэг ширхгээр одоо трансфер факторыг хэрэглүүлсэн байна. Одоо нэг өдөрт 600 мг-аар уусан байна л да. 6-7 хоногийн туршид 7 хоногийн 5 хоног хэрэглэсэн байна. За одоо нэг 42 хоног хэрэглэсэн байна. За тэгээд судалгаанд хамрагдахаас өмнө бол бүх оролцогчдын үзүүлэлтүүд бол өөрсдийн наснаас бол одоо эрт төгшөрсөн байсан. Судалгааны дараа хөшрөлтийн түвшин тодорхойлдог 100 гаруй биохим үзүүлэлт бол одоо огцом сайжирсан байна. За оролцогчдын хойлын наснаас биологийн насанд ор хойж 2 дахин залуу болсон байна. Анх ажиглагдсан бие махбодын өөрчлөлтүүд хэсэгчлэн эсвэл бүрэн сайжирсан байна. За ингээд энэ презентацийн төгсгөл та бүхэнд сонирхуулаад энэ бас мөн залууж болох програм дээр одоо энэ үндсэндээ 5 бүтээгдэхүүнийг дараалалаар ингээ 2 сарын турш хэрэглэж уусан байна л да. Одоо энэ дээр трансфер фактор классикийг өглөө өдөр орой нэг ширхгээр үндсэндээ 5 хоног уугаад за түүн дээр 6 хоногоос нэмээд одоо трансфер фактор advance гэдэг бүтээгдэхүүнийг муу ялгаагүй өглөө орой 2 ширхгээр уусан байна. За тэгээд үндсэндээ муу ялгаагүй бас 5 хоног уугаад түүн дээр дараагийнхаа 11 дахь хоногоос мөн нэмээд одоо өглөө өдөр орой трансфер фактор плюсыг өгсөн байна. За тэгээд муу ялгаагүй энэ курс эмчилгээ маань явж байгаа дахиад энэ 3 бүтээгдэхүүн дээр нэмээд 4 дахь бүтээгдэхүүн кардиог трансфер фактор кардиог өглөө орой 2 ширхгээр үндсэндээ 16 дахь хоногоос эхэлж өгсөн байна. За мөн тэгээд түүн дээр нэмээд 21 дахь хоногоос нь өглөө орой одоо глюкоз трансфер фактор глюкозыг одоо нийт хасаж 2 сарын турш хэрэглэсэн байна л да. Тэгээд за тэгээд одоо энэ бүтээг хэрэгснээр бол бид одоо ингээд бие махбодын хувьд тийм ээ байнга залуугаараа сэтгэл санааны хувьд одоо байнга залуугаараа эрүүл чирэг тийм ээ ингээд одоо алах боломжтой болж байна. Яг тэгээд трансфер фактор бүтээгдэхүүн маань ерөнхийдөө заавал одоо эмчийн зааварчилгаа тунгийн илүүдэл дутуудал гэсэн тийм ээ тийм одоо ямар нэгэн тийм хүндрэл байдаггүй. Зөвхөн үндсэн эмчилгээтэй хавсраад одоо өвчтөө хүн бол мэдээж хэрэг тунгаа ахиулаад ууж болно тийм ээ. За бид нар бол одоо яг эрүүл байнга байх юм бол ерөнхийдөө урьдчилан сэргийлэх маягаар энэ трансфер факторыг бол одоо хэрэглэх маш үр дүнтэй байгаа нь одоо харагдаж байна тийм. Тэгээд 21-р зуун маа ер нь дахиад матгаан суурилсан шинжлэх ухаан гэж үзэж байгаа. Хүн өөрийгөө тааж амжилж болохгүй. Одоо хүн өөрийгөө тааж яг ийм ууж болохгүй тийм ээ. Тийм учраас одоо энэ
трансфер фактор гэдэг бүтээгдэхүүн маань ийм биш юм л да. Энэ бол биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэж байгаа учраас энийг болов одоо ямар ч тохиолдолд ерөөсөө гэр бүлийнхэнтэй өөртөө өгшөр хянахаас тийм ээ. Бүхэл насны тамирчид бүх хүмүүс энийг бол одоо эрүүл хүнд уу гэдэг байгаа шүү дээ. Заавал өвчтөн өнгөх биш тийм ээ. Хамгийн гол нь эрүүл хүн урьдчилан сэргийлэх маягаар гэж байнга ууж өөрийнхөө одоо дархлааны төв системийг байнга нэгэн хэмжээнд барьж явах хэрэгтэй. Тэгээд тийм юм гоё сайхан юм гоё та ийм гоё одоо бүтэц гайхамшигтай бүтээгдэхүүн байна л да. Маань тийм. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За ингээд өнөөдөр Польшоос хүрэлцэн ирж байгаа монголчуудаа бас өөрсдийнхөө чиглэлээр одоо зөвлөгөөгөө өгч мөн одоо энэ хажуудлын өрөөнд үзлэг хийж бидэнтэйгээ хамтарч ажиллаж байгаа эмчнэртээ болон гэр бүлийн хүмүүст бас баярсан талархснаа илэрхийлье. Тэгээд энэ бол үйл ажиллагааны эхлэл байх гэж ойлгож байна. Цаашдаа бас хамтарч ажиллах олон зүйлүүд гарах байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхэндээ их баярлалаа. Тэгээд та бүхний ажлын амжилт сайн сайхныг хүсье өрөөе. Өнөөдрийн үйл ажиллагааг бол Шивэдийн Антос суугаа элчин сайдын яам, Шивэд монголчуудын үндэсний холбоо, за MGL спорт клуб гэдэг энэ үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд бас хамтарч хийж байгаа ийм ажил байгаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа.